Сайн байцгаана уу? Та бүхэндээ саяхан нээлттэй хийсэн нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө лайк болон сабаа дарж дэмжихээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Манай сувгийн шинэ бичлэгийг олон улсын спортын компани хамтран хүргэж байна. Хэрвээ та 18 нас хүрсэн бол сэтгэл хэсэгт байршуулсан холбоосоор ороод манай сувгийн Kyoku гэдэг урамшууллын кодыг хийж анхны зэнгэлэлтэд урамшуул авах боломжтой. Амазоны ширэнгэн ойд Анна болон түүний хамтрагч аяллаа үргэлжлүүлэх завь хайж байтал генет ойгоос хажин чимээ цуурайтсан нь сармагчин байлаа. Аннаач хамтрагчдаа урд хүлээж буй зүйл бидний амьдралыг оронгоор нь өөрчлөн хэмээн хэлээд урагшлах боловч түүнийг мөшгөгчдийн нэгийг нь аврах том анаконда могой шүүрэн авах нь тэр. Эндээс үйл явдал даг гихч залуу нэгэн хосод цохол танилцуулж тулааны хэсгүүдийг нь тун ирж хүчтэйгээр тайлбарлаж буйгаар үргэлжлэн. Гэвч түүнийг сонсож суусан хосууд яриаг нь тасалж энэ бол тэдний хурмын бичлэг ийм зүйл огт хүсэхгүй байна гэдгээ илэрхийлв. Тэд зүгээр л романтик хурмын бичлэг хүссэн боловч даг тэднийг аимшиг киноны фэнүүд хэмээн ярьж байсныг нь санаад ямар нэгэн онцгой зүйл хийхийг хүсчихэлтэй. Гэвч хосууд түүнийг зогсоож энэ бол кино биш зүгээр л хурмын бичлэг хэмээн хатуухан хэлээд авав. Нөгөө талд гриф хэмээх жүжигчин нүүр бодолтонд орж байхдаа зохиолоо давтаж буйн харагдана. Үнэн дээр гриф бол зүгээр л олны хэсэг тоглодог туслах жүжигчин бөгөөд өөрийн хэлэх ёстой ганц өгүүлбэрээ хэтрүүлэн хит их сэтгэл хөдлөл гаргасанд хинж тоосонгүйгээр барахгүй. Түүнийг тэр дор нь ажиллаас нь халжхан тэр. Ийхүү гриф гарч явахдаа Анаконда киноны постерыг олж харах яг тэр мөчөд түүнд даагаас дууд шудан ирлээ. Учир нь даг ээждээ таарсан бөгөөд ээж нь грифийг том дүрд тоглох болсныг дуулгаад түүгээр бахархаж байгаагаа хэлжэлтэй. Мөн өнөөдөр дагийн төрсөн өдөр бөгөөд тэрээр баярлах хүсэлгүй байсан ч гэртээ харахтан түүнийг гинтийн үдшилэг хүлээж байв. Найз Кенни, Клэр хоёр нь ирж дагийг гайхшруулан грифч мөн ирсэн байлаа. Ийхүү гриф бүгдэд зориулж хүүхэд байхдаа хамтдаа хийж байсан богино хэмжээний киног үзүүлж цагийг хөвчлөлтөд өнгөрөөлөв. Маргааш нь гриф нэгэн гинтийн мэдээ дуулгасан нь тэрээр Анаконда киноны эрхийг эзэмшдэг болсноо дуулгав. Мөн гриф бүгд нийлж энэ киног шинжлэн бүтээхийг санал болгоход Кенни шууд л зөвшөөрч Клэр ихэндээ татгалзамж гриф түүнийг ятгаж дөнгөв. Харин даг эргэлзэж грифэд үүнийг хийж чадахгүй гэдээ хэлв. Харин гриф түүнд хүүхэд байхдаа үр цайтал аимшиг кино үзэж мөрөөддөг байсан үеэ санав. Одоо жинхэнэ кино хийх боломж гарч ирснийг хэлэх боловч даг толгой сэгсэж бид одоо хүүхдүүд биш шүү дээ хэмээн хэлв. Дараа нь даг гэртээ ирээд хүүгээ өнөөх киног нь үзэж байгаа харах ба эхнэр нь ч түүнд зүгээр л явж киногоо хийх хэмээн зөвлөнө. Ийхүү ээлжид хурмын бичлэг дээрээ ажиллаж байхдаа даг дотроо нэг зүйл өөрчлөгдөж байгааг мэдэрч шууд грифийн гэрлөө очоод хийцгээе Анакондаг шинээр бүтээх хэмээн хэллээ. За ингээд даагч зохиолоо бичиж киногоо бүтээхийн тулд зайв, нутгийн иргэн мөн 2.5 сая доллар хэрэгтэй гэсэн боловч банк тэдэнд ердөө л $9,400 зээл зөвшөөрөв. Гэсэн ч тэд төсвөө танаж $43,000 болгоод мөн кинонд Анакондагоос гадна өөр зүйлч хэрэгтэй гэж үзээд үе дамжсан сэтгэлийн шарах гэсэн санааг зохиолдоо шигтгэхээр шийдэв. Удалгүй тэд Бразилийн ширэнгэн ойд ирэхэд нэгэн эр Анаконда могой нэг эмэгтэй хэд чанга ороосноос болж нүдэн бүлтэрч гарсан аимшигт түүхийг ярьж эхлэв. Мөн тэр эмэгтэй нь түүний эмээ байсан гэх ба энэ бол Кеннигийн зураг авалтанд зориулж хөлсөсөн могой сургагч Санти байлаа. Гэтэл өнөөх Аннаач мөн энд байж таарах ба түүнийг мөшгөж буй ирчүүдэн ч мөн ойрхон байв. Удалгүй Санти тэдэнд могоогоо танилцуулж түүнийг найзаа гэж үздэг бөгөөд юунаас ч илүү хайрладаг гэлээ. Гэвч Санти могоон торыг завинд тавих үед хаалга нь баг зэрэг нээгдчихэн тэр. Энэ үед Анна нэг ирээс завны дүлгүүрийг нь хулгайлаад дагийн баг дээр ирж аавтай нь уцаар ярьсан. Аав нь одоо эмнэлэгт байгаа тул энэ завийг техникийн үзлэгт оруулах шаардлагатай болсон хэмээн худал хэлчихв. Иймд тэд өөр зав олох хэрэгтэй болсон боловч бусад бүх зав захиалгатай болсон байлаа. Ийхүү даг Аннад энэ киног хийхийг бүх насаараа мөрөөдсөн гэдэл гуйж гарахад Аннаач зөвшөөрч тэднийг завиндаа суулгаж хөдлөлөө. Дараа өдөр нь зураг авалтаж эхэлж энэ нь даг гриф хоёрын хувьд маш онцгой зүйл байлаа.
Тэд үргэлж хамтран ажиллахыг хүсдэг байсан нь одоо л биелэлээ олж мөн Клэр Гриф хоёр урд нь үерхдэг байсан бол одоо дурлалт хосын дүрт тоглож байлаа. Оройн хоолны үеэр бүгд хөгжилдөж анакондатай мөргөлдөж байна гэж дүр эсгэн тоглож байв. Гэвч яг тэр шөнө анаконда торноосоо мултарч унтаж буй хүмүүсийн хажуугаар мүлгэж эхэллээ. Могоо шууд л Гриф рүү чиглэж, Грифч түүнийг хараад ойрлж бүгдийг сэрэн яаж ийм зүйл болсныг гайхаж гарав. Харин Санти бүх зүйл хяналтанд байгаа. Түүний могоо зөвхөн тушаалыг л дагдаг бөгөөд тэдэнд юу ч тохиолдохгүй гэдгийг нь амлав. Дараа өдөр нь Гриф анакондатай зураг авалтанд орж айсандаа Дагаас үүнийг хийлгэхгүй байхыг гуйсан ч Даг санаа зовох хэрэггүй. Санти могоогоо хянаж байгаа хэмээн тайвшруулахыг оролдоно. Гэвч баларсан зүйл болж зураг авалтын үеэр Гриф могоог нүүрнийхээ яг урд барьж нүдрөө ширтэх ёстой байсан ч хит айсандаа могоог шидээд завны сэнсээр таслаад алчхан тэр. Ингээд манай Сантич бүр гүн хямралд орж бүр оршуулгын үеэрээ Грифийг харахыг ч хүссэнгүй. Энэ үед Аннаг мөшгөж буй ирчүүд тэднийг ажиглаж байтал нэг нь уснаас хачин чимээ гарахыг сонсоход аврах том анаконда гарч ирэн түүнийг залгичхан тэр. Нөгөө талд Гриф Сантигаас уучлалт гуйж өөрийнх нь найзаж бас нас барж байсан тул ямар хэцүү байдгийг нь мэднэ гэлээ. Ийхүүтэд шар ариг ууж Гриф бүтлгүйдэж буй жүжигчний карьерийнхаа талаар ярив. Харин Санти тэд чамайг хүртэх хэрэггүй. Чи бол од хэмээн урамшуулж кинонд зориулж шинэ могоо олно гэдгээ чамлав. Удалгүй тэр Грифийг ширэнгэн ойрууд агуулж могоонууд энд байгааг мэдэрч байна. Тэд жижиргээ сонсдог тул алхан бүрэн тэднийг ойр байгаа хэмээн тайлбарлав. Гэвч Санти Гриф хоёр салж өөр зүг рүү явах болоход Санти хэдийн алга болсон байлаа. Айлсан Грифч зугтаж байтал Санти усанд ороос өөр могой барьж авсан байхан тэр. Харин Гриф зугцаар Даг дээр ирж бүгдийг хэлэхэд тэрээр Сантиг авраг могойтой буцаж ирнэ хэмээн батлан хэлсэн ч удаад ирэхгүй бол хайгаар явах хэрэгтэйг мэдээв. Гэвч цаг гаруй хүлээгээд ирээгүй тул Грифч сандарч эхлэх энэ хооронд Кенни Сантигийн эмнүүдээс нь уучихсан хачин зүйл ярьж эхлэв. Харин Даг Сантиг хайх хэрэгтэй гэж шийдэн бүгд ширэнгэн ойн гүн рүү орлоо. Тэдний урд хуучин аялын машин байх ба ширэнгэн ойн нөгөө талд Аннаг хайж буй ирчүүд түүнийг завинд байхгүйг мэдээд ойгоос хайхаар шийджээ. Багийнхан ч машинд орж Гриф гадаа чимээ гарахыг сонсов. Гэтэл гинэт машины дээвэр дээр цогцос унаж ирхэн тэр. Мөн тэд аврах том анакондотой ч нүүр тулах ба Анна зугтах хэрэгтэй хэмээн хашгирах боловч машин хассангүй. Харин Кенни машины холбоо салсан байх магадaltaй тэр нь урд хамартоор байгааг хэлсэн ч өөрөө эмнээс болж юм харахгүй байгаа тул засч чадахгүй гэлээ. Ийхүү Гриф Даг хоёр хинэн гарах вэ хэмээн маргалдаж эцэст нь Даг гарахаар болов. Тэр аль болох чимээгүйгээр хамрыг нээсэн ч хаах үед нь чанга чимээ гарч анакондо дайрхан тэр. Даагч арайхийн машин руугаа буцаж амжсан ч тэр анакондо яг л үлэг гүрүү шиг асар том байлаа. Ядаж байтал хэсэг хүмүүс тэднийг хөөж эхлэх ба Анна зогсож болохгүй. Тэд бол хууль бас алт олборлогчд хэмээн анхааруулна. Ийгүү тэд арайхийн зогтож завиндаа буцаж ирсэн боловч тэнд нэг хүн буу тулган хүлээцэн Аннаг хаана байгааг асуув. Харин Анна түүний ардуур гитэж очиод буулган авч чадлаа. Ийхүү Анна тэднийг эндээс гаргаж чадна. Хойд зүгрүүл явах хэрэгтэй хэмээн хэлсэн ч Гриф хоосон буцахыг хүссэнгүй. Тэр маш их сэтгэлээр унсан байлаа. Харин Даг зохиолоо Аннаг оролцуулан шинжилэн бичиж анакондог агнаж байхдаа тэд алт олборлогчдыг илчлэх зорилготой нэгэн зоригт бүсгүйтэй таарвал ямар вэ? Одоо тэд анакондо болон алт олборлогчтой зэрэг тулдах болно гэхэд энэ санаач бүгдэд таалагдав. Ийхүүтэд Аннаг кинонд оруулсан боловч энэ шинэ өөрчлөлт нь Клэр Гриф хоёрын дүрийг хоош татаж байгаад тэд дургүй байв. Дараа өдөр нь Даг Грифийг дуутахад тэрээр ууртайгаар киноны нэрийг Анакондо гэж өөрчлөхийг санал болгоод Дагийг өөрийнх нь ачаар л энд байгаа. Үгүй бол хормын бичлэгийг хийгээд л байж байх байсан хэмээн сануулав. Яг энэ үед хажуугаараа нэг том зайв өнгөрсөн нь Анакондогийн албан ёсны шинэ хувилбарыг хийж буй Сонигийн зургийн баг байхан тэр. Ингээд үнэн илэрч Анакондо киноны эрхийг Гриф биш Сони эзэмшдэг болох нь тодорхой болов. Үүнд Дагч маш их уурлаж яагаад худал хийснийг нь асуухад Гриф Дагийг өөртөөгөө хамт кино хийлгэхийн тулд худал хийснэ. Хэрэв худал хийлээгүй бол Даг хизээч зөвшөөрөхгүй байсан гэдгийг
хүлээн зөвшөөрөв. Ийхүү Даг Гриф хоёрч бөөн хэрүүл үсгээд Гриф дараа нь өөр завинд суугаад явчихв. Тэрээр Сонигийн багийн завь руу чиглэсэн ч завь нь бүрэн сүрсэн байх ба Гриф тусламж гуйн орилж буй нэгэн бүсгийг харав. Гэтэл түүнийг аврахаас ч өмнө Анакондо бүхлээр нь залгичхан тэр. Энэ хооронд Даг Грифгүйгээр зураг авалтаа үргэлжлүүлж төлөвлөгөө өөрчлөгдөх нь кино хийх үйл явцын нэг хэсэг гэлээ. Гэтэл Анна гинтэл буу тулгаж тэднийг завнаас буухыг тушаагаад ширэнгэн ойроо давуулж явв. Нөгөө талд Гриф буцаж ирэхэд найзууд нь алга болж зөвхөн буул үлдсэн байх ба ойнгонд Анна уснаас цүнхнүүд татуулж гаргаж байлаа. Гэтэл цүнхэн дотор алт байснаар Анна өөрөө нөгөө яриад байсан жинхэнэ алтны хулгайч нь болж таарав. Яг энэ үед нэгэр гарч ирэн Анна руу буу чиглүүлсэн нь Аннаг мушгиж байсан цагдаа байсан байж таарав. Ядаж байтал үүнийг нь холоос харж байсан Гриф мэдээлгүй цагдааг буутахад Аннач бууг нь шүүрэн авч цагдааг гүйцэж орхив. Харин Клэр түүнээс бууг нь булааж амжигч тэр мөчөд Анакондо уснаас гарч ирэн Аннаг бүхлээр нь залгичхан тэр. Мөн Дагийг аалц хазаад хөдөлж чадахгүй болгочихдог ба Кенни хазан газар руу шээх хэрэгтэй гэлв. Харин Гриф шээс хүрэхгүй байна гэхэд Кеннич бас чадахгүй, учир нь олны өмнө би засаж чаддаггүй гэлээ. Гэтэл бүгд л түүнийг чи чаднаа зүгээр л химээ хэлж ихэлсэн боловч Кеннид бас сандал хэрэгтэй. Тэр зөвхөн сууж байж л шээж чаддаг гэлээ. Тиймээс Гриф түүний сандал бол маш их хичээсний эцэст Кенни Даг дээр шээж чадхад бүгд л баяр маяр хүргээд л бөө юм болноо. Ийхүү тэд цааш хөдлөх үед Даг Грифэд өөрийнх нь хизээж хийж зүрхлээгүй зүйлийг хийсэнд нь удаан хугацаанд атаархаж явснаа хэлв. Гэтэл гинэт Анакондо Дагийг шүүрч аваад залгичдаг ба Грифч Дагийг энд авчирсандаа мөн өгсөнд нь маш их харамсаж сэтгэлээр унлаа. Харин Кенни урд нэг том талбай байгааг нөгөө талд нь тэдний зав байгааг хэлэх боловч зүгээр л гүйгээд гарч болохгүй хит ил задгай байлаа. Тэдэнд анхаарал сарниулах зүйл хэрэгтэй болсон энэ үед ойролцоо чимээ гарсан нь Анакондо ойрхон байгааг илтгэн. Гэтэл тэд Дагийн зогцыг олж Кенни судсыг нь шалгаж үзээд магадгүй Даг анхаарал сарниулах зүйл байж болох юм хэмээн бодов. Хэрэв тэд түүнийг талбай руу чирж нуруунд нь хавтан бэхэлвэл могоо түүнийг залхихад хэцүү байх болно хэмээн тооцоолов. Ийхүү Кен Дагийн нуруунд хавтан бэхлээд мөн амандаа нь хэрэм чихэж могоо хэрэмний маханд дуртай хэмээн хэлв. Гэвч тэд талбай дээгүүр гүйж могоо Даг руу дөхөх гэтэл Дагийн нүд нээгдхэн тэр. Тийм ээ тэр амьд байсан ба бусданч холоос орилолтоход Анакондо яг түүний ард ирсэн байлаа. Даагч хамаг хурдаараа гүйж арай хижил могоноос бултаж байтал түүний нуруунд бэхэлсэн зүйл нь хөдөлж могоон анхаарлыг татах ба Анакондо Дагийн нуруунд ирэх зүйлийг хазаж хуулж авав. Гэвч гайхамшиг тохиолдож Даг амьд үлдэж чадлаа. Ингээд тэд цааш явж Сонигийн багийн зураг авалтын талбайг олох ба талбайч бүрэн сүрсэн байв. Харин Гриф нэгэн станц олж авахд нөгөө талд нь хэн нэгэн хариулав. Тэр хүн тэднийг хөөж буй Анакондо руу гэрэлтсэн буудах ба энэ хүн бол алдарт рэфер жүжигчин Ice Cube байлаа. Тэр могоо дайрах үед багийнх нь бүгд зугтсныг хэлв. Даг могоо тэднийг алхаас өмнө түүнийг алах ёстой гэд Ice Cube-с зохиол дээр могоог яаж алдаг байсныг асуусан ч зохиол нь дуусаагүй. Тэд хагас дутуу зохиолтой зураг авалтаа эхлүүлсэн гэхэн тэр Ice Cube-ийн мэдэж байгаа зүйл гэвэл тэд талбай даяар дэсрэг бодис байрлуулсан гэх ба Кеннич тэдгээр дэсрэг бодисыг яаж хасаахыг мэддэг байж таарав. Харин Ice Cube цааш явах ёстой гэхэд бүгд л могоод хөөгдөж байгаагаа мэдэхгүй түүнээс хамт зураг авахыг гуйж селфи энтер хийгээд амжив. Одоо Клэр генераторуудыг асааж Кенни камеруудыг хариуцаж Гриф Даг хоёр Анакондог дэсрэг бодистой бүс рүү өдөж оруулах дэлбэлэг төлөлгөө гаргав. Даг Гриф хоёр голфын машин сууж ардаа Анакондогийн чимээг сонсов. Гэвч могой хажуу талаас гарч ирэн машиныг хөөж эхлэхэд Кенни дэсрэг бодисын дохоог алдчихдаг ба Клэр Кенни хоёр дохоог сэргээхээр сандралдав. Нөгөө талд Анакондог дэсрэг бүсэд орох мөчөд Гриф товчлуурыг дарсан ч юу ч тохиолдсонгүй. Кеннич товчлуураа хасаахаа мартснаа санаж хасаахад дэсрэг бодисууд дэлбэрч Анакондо гал тавтхан тэр. Гэвч Анакондо үхээгүй байлаа. Тэдний голфын машин гацаж мухардалд оржээ. Анакондо тэдэн рүү мүлхэж байтал Гриф буу шүрэн авч могоон өдөөс алхлаа. Яг л хүүхэд байхдаа хийсэн кинонд ирэх шигэ. Тэр гэрэл сумаар дэсрэг бодис руу буутахад Анакондо дэлбэрв. Гэвч толгой нь амьд хിവэр байх ба
Даг анакондагийн толгой руу хүүгийнхээ өгсөн цомоор дайрч эцэст нь нэг юм анакондаг хөнөөж чадлаа. Ийхүү тэд ямар ч зөвшөөрлөгөө киногоо цацаж мэдээж энэ хууль бусдвал кино театруудаар гарсангүй. Sony компани ч тэдэнд зохиогчийн нэрх зөрчсөн тул үйл ажиллагаа зогсоох албан бичиг илгээв. Харин Клэр Гриф 2 гэрлэж хурмын бичлэгээ даагаар хийлгэв. Удалгүй нэгэн эмэгтэй даагтай уулзгаар ирж түүнд даагийн хийсэн кино маш их таалагдсан тул Анаконда киноны албан ёсны хувилбарыг найруулах саналыг тавьж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжигэй. Бид